Сайн байна уу? Орой минь төргийа. За, нанагийн ээлжид лайв эхэлж байна. Ороод ирээрээ. За, нэг хүн ороод ирсэн байна. Хүслэн сайн уу? Гурлаа боллоо. Сайн уу? Орой минь төргий. За, өнөөдрөөс хүүхдүүдийн маань улирлын амралт эхэлж байгаа. Амралтаа ая тухтай өнгөрүүлэх гэж байна уу? За, гарчин уншиж байгаа хүүхдүүд маань юуны талаар лайв хийж байгаа маань ерөөхдөө гадарлаж байгаа. За, өчигдөр би нэг пост оруулсан. Баццгээ сайн уу? 14 л боллоо. Өчигдөр пост оруулсан. За 4 сарын 3-ны өдрөөс эхлэн 4-5 саруудад Нанагийн драмын дугуйлан одоо маш олон хүүхэд, маш олон эцэг эхчүүд хүлээж исэн гэдэгт итгэлтэй байна. Ингээд эхлүүлэхээр шийдлээ. Ерөнхийдөө объект олоод хичээлийнхаа насныхаа ангиллыг болохоор 7-аас 17 гээд 3 насны ангиллал хуваагаад сургалтын концепт төлөвлөгөөгөө боловсруулад 8-аас Kids Club гэсэн нэртэйгээр ингээд үүсгэн байгууллагдлаа. Батогтох баццэг сайн уу? Номын эрдэнэ сайн уу? Отхон сумья сайн уу? За 20 л болсон байна. За энэ сургалтанд маань ямар хүүхдүүд яаж хамрагдах боломжтой вэ гэхээр зэрэг насны ангилал нь 7-оос 17 насны хүүхдүүд. За 7 насны хүүхдүүд 8, 9 насны хүүхдүүдийг нэг ангилал болгоод нэг ангид хийн. За 10-аас 14 насны хүүхдүүдийг нэг ангид тэгээд ингээ 15-аас 17 насны хүүхдүүдийг ингээ тусдаа нэг өөр насны ангиллаар ингээ ангилнаа. За 17 настай хүүхдүүд маань бол одоо энэ жил конкурс буюу экстэд сургуулиудад элсэж орох жил нь ирсэн байна. Тэрвээ соёл урлагийн сургууль, манай соёл урлагийн сургууль юм уу бусад бас урлагийн сургуулиуд конкурс өгөхөөр бэлдэж байгаа хүүхдүүд маань 4-5 сарда 8-аас Kids Club нийтэд конкурсныхаа ерөнхий мэдлийг драмын жүжиглэх уран чадрын хичээл, яриа зүйн хичээл, тайзны ярианы хичээл, тайзны хөдөлгөөний хичээл, за бичлэг эдитэлж монтажлах хичээл, гоо зүйн хичээл, олон нийтийн сүлжээ, олон нийтийн одоо газар хэрхэн биеэ зөв авч явах талаарх ёс зүй гоо зүйн хичээл зэрэг ийм 6 төрлийн хичээл орно. 5 сар 7 нас хүрэх хүүхэд авах болов. За авья баццэг бат тогтгоо чат бичээд үлдээгээрээ эсвэл 80 38 14 58 утасны дугаар тэмдэглээд аваарай. Тэгээ лайвын дараа залгаарай. За өчигдрийн байдлаар ердөө зүгээр зурган пост хийгээд тавьснаар 7 хүүхэд аль хэзээний бүртгүүлсэн байна. 7 хүүхдээ эцэг ихтэй сошиалор болон олон нийтийн сүлжээгээр болон бичлж уулзаад гэрээгээ хийчихсэн байна. За одоо нэмээд нэг 5-аас 7 хүүхэд аваад ерөнхийдөө энэ 4 сарын эсэлтэй одоо хаана гэж найнаа бодож байна. За 27 болсон байна. За хашигтай мэдээлэл учраас янз бүрийн групп биш ерөн сургалтын төвтэй холбоотой, боловсралтай холбоотой эсвэл өөр дээрээ ч юм уу шеэр хийгээд өгөөрэй манайхаа. Лайв маань хадгалагдаад үлдэн 4 сарын 2-ыг дуустал. Төлбөр сарын 500 мянган төгрөгийн үнэтэй байгаа баццгээ. За тэгээ сард 8 оролт орно. 7 хоногийн 2 өдөр, 2 дахь өдөр, 4 дахь өдөр 11 цагаас өдрийн 2 цагаас гэсэн ийм цагуудтай байна. За тэг хичээлийн үргэлжлэх хугацаа маань 1 цаг 30 минутаас 2 цаг. Хүслэн төлбөр сарын төлбөр 500 мянган төгрөгийн үнэтэй. Та захиал бит түргэн сайн уу? Гүр харагчаа даасан сайн уу? Туяа цэцгээ сайн уу? За нэг юм зарын чанартай мэдээлэл өдөө 30 минут гэс тавчхан бөгөө тодорхой лайв хийгээд нанад балет руу явъя да. Өнөөдөр хичээлтэй. За хаврын өрн дулаан цаг ирлээгээд баярлсан чи энэ 7 хоногт хүүтэрчлээ. Тэг нүүр мөр боддгүй ч одоо яхаа нармигаал сайртах шахаал гадуур явж л байна. Хөөрхөдөө гэж. Өөрийгөө хөргөлч. Байка хаан сайн уу? Батгуул хам норжмаа сайн уу? Сороо сайн уу? За тэгээд 12 сард ерөнхийдөө нанагаас асуу сургуулиудаас эцэг эхчүүд маань орж ирж гэнэ. Сургалт чинь нэгдсэн шүү. Драмын дугуйлан чинь нэгдсэн шүү. 8-аас Kids Club Нанагийн дэрэгдэх драмын дугуйлан маань ийхүү 4 сарын 3-наас нийтлээ. За тэгээд цаашдын төлөвлөгөө юм бол яг зүгээр яг хичээлийн шинжилгээний одоо олон нийтийн үйл ажиллагаа эхэлсэн
эхлэх одоо тэр үеэс эхлээгүйчсэн 4 сарын 1-ээс эхэлж байгаасэн 4 сар 5 сардаа ингээд 2 сарын турш одоо үргэлжлүүлж суусан одоо клубын маань одоо энэ Nanas Kids клубын маань гишүүдээ 6 сарын 1-нд хүүхдийн баяраар ерөнхийдөө цаг 30 минутын юм уу 2 цагийн тайзны хүүхдийн жүжиг одоо дэглэж тавиад найруулад Hard Rock төв маань 2 давхартаа тайцтай. Тэгэхээр зэрэг такс ямар нэгэн үн төлбөргүйгээр хүүхдүүдийнхаа хэрхэн жүжиглж байгаа, хэрхэн мундаг болсон талаар та бүхэн бас тайлан тавинаа. Зуны сургалтын хаалтын тайлан тавинаа та бүхэндээ. Тэгэхээр зэрэг зөвхөн сургалт явуулаад нэг энэ анзааны юм заалаа гэдэг нэг хүнээс мөнгө аваад тийм ээ хүүхдүүд нь нэг хэрэгтэйтэй хэрэгцээгүй мэдээлэл тархинд нь суулгаж хийхтэй гол нь биш. Хамгийн гол зорилго маань бол нэгдүгээр 8 пэйж дээр одоо би бас болсон болов юм өөрөө хийгээд аягүй их удлаа 2 жил болох гэж байна энэ 4 сард. Тэгэхээр зэрэг болж бол одоо би зохиолоо гаргаад өөрөө найруулга хийгээд монтажн дээр суугаад орон цагаа ерөөхдөө залуу жүжигчдэд залуу хүүхдүүдэд тавьж өгөхөр шийдэд байгаа. Тэгэхээр зэрэг өөрийнхөө ирээдүйн боловсон хүчнээ бэлтэж гин гэсэн үг. Хоёрдугаар гэх юм бол за ер нь бол за хийсэн бүтээсэн сурсан мэдснээрээ бас эцэг эхчүүдтэй ингээд тайлангаа тавьчдаг, тоглолтоо тавьчдаг. Барих барьцтай тийм ээ харах бүтээлтэй. Нэг ийм үйл ажиллагаа, ийм драмын дугуйлан 8-гийн хүүхдүүдийн клуб гэж ерөөдөө нэгээд жоохон чөлөө сэтгэлгээний тийм ээ одоо нэг социализмын үеийн баригдвал дугуйлын секц сургалт гэсэн маркаар биш 8-гийн одоо хүүхдүүдийн клуб юмаа гэсэн энэ чиглэлээр ерөөдөө нэгээд 8 өөрөө багшлаад заагаад өөрийнхөө ирээдүйн боловсон хүчнүүдийг өөрийнхөө одоо боловсон хүчнийг л бэлтэж гин гэсэн үг. За лайв дуусгаар залгаарай. Лайв явж хаад ажлын үс рүү битээ залгаарай. Даваа жаргал очир хуйгаа сайн уу? Батбаатар Эрдэнэ чимгээ сайн уу? За ерөнхийдөө өшөө өөр асууд сургалал авлах юм юу вэ? Асуугаад яваарай. Лайв маань хадгалагдана. За жоохон ядруу харагдаж байгаа дуучлаарай. Ууган та бүхэнтэй ингээ лайвыг болгондоо нүүр амаа бодоод нөгөө хувцас өмсөд хөөрхөн дээрээ тавиад ингээ лайв хийж ингэж бодсон боловч та амьдралын шаардлага, ажлын шаардлагаар ингээд хаяада ингээ нармигаад нүрүү амаач бодог ороод ирэх тохиолдол байх юмаа. Тэгээд өршөөн сойрхож орой. Бэлгээ сайн, бэлгээ бэгийн сайн уу, цэлэнгээ сайн уу? За 13 уулаа үзэж байна. 14 үлээ боллоо. Саран гэрлээ сайн уу? За тэгээд авьяас чадвараа хөгжүүлэхийг хүссэн хүүхдийн байна. Лайв хийж шүү, лайвын дараа залгачаарай. Лайв хийж байна, лайвын дараа залгачаарай. Лайв хийж байна, лайвын дараа залгачаарай. Лайваар юм. За. За өндрмаа сайн уу? Жамяан од гэрэл сайн уу? Саран гэрлээ сайн уу? За 15 цаг гэдэг ерөн лайв өндөрлөе. Өчигдөр ясаа одоо би өглөө чам руу залгасан чи уцаа аваагүй. Чатаар ороод ир миний найзаа. Найныгийн чат руу чат бичээд үлдээчээрэй. Би лайв дасгаа чам руу залгая. Найныгийн чат руу одоо юу бичээрэй. Чат чад усны дугаараа бичээд үлдээчээрэй. Би өчигдөр залгасан бүх өнөргөө эргээгээд өглөө залгасан. 2 нь уцаа авч 2-тай нь бичилж уулзаж өглөөгөр гэрээ хийсэн байгаа. За 14-өлөө уулзж байна. Манайхан нэг групп өдрөө шеэрлээд өгөөрэй. За өчигдөр өнөөдрийн байдлаар ер нь бол 50 хүүхэд манд бүрдсэн 7 хүүхэд орсон байна. Би ер нь анханасаа 5-аас 7 хүүхэд аавна л гэж бодож исэн боловч нэмээд яг ахаад нэг 5-аас 7 хүүхэд аваад ерөө 15 хүүхэдтэйгээр сургалтаа эхлэе клуб нэ гэж бодсон. За клуб маань 4 сарын 3-нд 11 цагаас хамгийн анхны хичээл маань 11 цагаас олгож байна. Тэгээ дараагийн хичээл нь 4 сарын 3-нд 2 цагаас өдрийн 2 цагаас орно. За насны англи нь болохоор 7-аас 17 насны хүүхдүүд хамрагдах бүрэн боломжтой. За насны ангиллаар нь ерөөдөө клубийнхаа хүүхдүүдийг 3% ерөн сургалтандаа хамрагдуулна. За хаяг маань болохоор зэрэг офисын маань сургалт явуулах офисын маань Nanas Club-ийн хүүхдүүд уулзах сургалтын маань клубын маань хаяг болохоор
Натур 13 дугаар хороол натур худалдааны төвийн чанх эсрэг талд, замын эсрэг талд хард рок төвийн нэг давхарт эхэлнэ. За ойлголоо одоо найз нь лайвын дараа залгая. Би гэрээнүүдээ авцсан, тамга тэмдэгээ авцсан л гэрээ хийгээл яваад байгаа одоо. Өглөө залгасан найз нь завгүй байсан баха миний найз. Сайн уу төр мандах тарьсүрээ. Өдрийг сайхан өнгөрөөж гинэ үү? За тэгээд хичээлийн үргэлжлэх хугацаа болохоор 1 цаг 30 минутаас 2 цагийн хооронд орно. За хамрагдах хүрээний хүүхдүүдийн насанд 7-оос 17. Сарын төлбөр 500 сая төгрөгийн үнэтэй сард 8 удаагийн хичээл орно. 7 хоногийн 2 дахь өдөр болон 4 дахь өдөр 11 цаг болон өдрийн 2 цагт ингээд хичээлийн хуваарууд заагдсан байна. За 7 төрлийн хичээл орно. Ерөн жүжиглэх уран чадвар, тайсны яриа, тайсны хөдөлгөөн, гоо зүй, ёс зүй, бичлэг, монтаж, эдэдлэх гэх мэтчлэн одоо ингээд ийм 6 төрлийн хичээл сарын хугацаанд 8 удаагийн оролтоор орох нэ. За тэгээ надад итгэл хүлээлгэж хүүхдүүдэд бүртгүүлж оруулж байгаа эцэг эхчүүдэд маш их баярлалаа. Итгэлийг алдахгүй. Үр дүнгээ 6 сарын 1-нд тиймээ хүүхдийн мэрээр хэдүүлээ. Тайлан тоглолтоор тавьж эцэг эхчүүдтэй болон сошиалаар үздэг нийт үзэгчдэд тайлангаа тавина. Үр дүнг нь харуулна. Үр дүнгийнхаа одоо үр дүнгээ хуваалцсан гэсэн үг тийм ээ. Буух эзэндээ буцах аягтай, одоо барих барьцтай, чанартай. Би бол өөрийгөө нэлээд сайн багшилчна гэж бодсон. Бас урд Өвөр Монголын хотуудад нэлээд олон жил тайсны ярианы багшаар ажиллаж исэн юм туршлагатай эмэгтэй байгаа. Амар ярьсан. За тэгээ надад итгэл хүлээлгэж хүүхдүүдэд бүртгүүлсэн 7 эцэг ихтэй маш их баярлалаа. За өргөжлөлөд 5-аас 7 хүүхэд 4 сарын 2-ны хүртэл бүртгэлтэй хамруулж аваад ингээд хаана 15 хүүхдтэй л эхлэе гэж бодож байна. Хит их олон хүүхдтэй л 8 нь одоо ганцхан бит юм шиг бие хэд туваах тийм ээ. Бас ядарна. Тийм болохоор ажлын ачааллаа. Ажлын цагаа бас тооцоолж ерөнхийдөө хүүхдүүдэд авч байгаа. Яг цөөн тооны л хүүхд авч байгаа. Анх бол яг 7 юм уу 5 хүүхд авъя гэж бодож байсан. За яг манай сарн найзтай цуг ажиллах гэж байгаа хард рок төвийн нэг давхрын одоо объект маань том хэмжээтэй ladder тий учраас за 5-аас 7 гэсэн хүүхдийн тоог нэмээд нэг дахин өсгөөд ингээд нийт 15 хүүхдтэйгээр хамгийн анхны 4 сарын хичээлийг эхлүүлэхээр ингээд анаа төлөвлөөд концерт төлөвлөгөөгөө боловсруулад бүртгэлээ аваад ижин. За 50% дүүргэлт бол аль эзний дүүрсэн байна. Одоо үлдсэн 50%-ийн дүүргэлтийг 4 сарын 20 хүртэл бүртгэл авч бүртгээд ерөөхдөө ингээ хаагдана. За ингээд хүүхдүүд үзэж байгаа эцэг эхчүүдтэйгээ ярилцаад зөвлөлтөд 8-гийн 50 38 14 58 ажлын дугаарлал залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваа бүртгэлээ үүсгээрэй. За эцэг эхчүүд нь үзэж байгаа хүүхдийн дур сонирхолоо тэгээ бас хэл ярианы бэрхшээлтэй олон нийтэд бас тий өөрийгөө илэрхийлэмж арай нэг жоохон дотмог ийм хүүхдүүд байдаг штэ бүрэг чимхий. За үнэхээр жоохон задалж олон нийтэд харьцах харьцаатай тэгээ хэл ярианы дийлт сайтай өөртөө итгэлийг нэмэгдүүлээ гэж бодож байгаа бол 8-аас Kids Club нэгдээрээ. За одоо зөвхөн бол механик аргаар бол тархинд нь юм суулгаж одоо биеинд нь одоо хөдөлгөөн суулгахтайгаа олнош ер нь бол 8 бол хүүхдүүдийн сэтгэл зүйдээр тулж ажиллана гэдгийг нэн чухал ийм ойлголтыг нэгдүгээр ойлгоод авчаарай. За ингээд Улаанбаатарт 16 цаг 36 минут болсон байна. Лайв өндөрлөе, лайв хадгалагдана. За 8-гийн пэйж руу чат очих болоо 8038 дээр гарчхан дээр байгаа. 8038 1458 гэсэн дугаарлуу залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Бүртгэл 4 сарын 2-ны өдөр хүртэл бүртгэгдээд 4 сарын 3-наас 15 хүүхдтэйгээр 8-аас Kids Club буюу драмын дугуйлан маань сургалтаа эхлэх гэж байна. Амжилт хүсээрэй надад. Орж ирж байгаа хүүхдүүдээс амжилт хүсье. Үзэж байгаа 17 хүндээ баярлалаа. За лайв хадгалагдсан сайн ширлээд өгөөрэй. Баярлалаа манайхаа. Түр баяртай.